Өргөө гэрийнхээ чимэг өнөр бүлийнхээ төших хос багны нэг хатан ухаантай ижүүд их хурсын баярын өмнөх энэ өдөр Монгол улсын төрийн дэд шагнал эхийн алдар 1-2 дугаар зэргийн одонгоор шагнагдаж ингрээ мэлаалгаж байна. Өөрөөр хэлбэл их хурсын баярыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч олон хүүхэд төрүүлж өсгсөн төрдөө бүл нэмж өрх гэртээ баяр хур хайрлаж түмэндээ буян дуудсан эрхэм хүндэт ээжүүдээ алдар тэхийн 1-2 дугаар зэргийн одонгоор мэлааж төрийн хайр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Ховд аймгийн хэмжээнд 2018 онд 345 их энхүү хүндтэй бахархам шагналаар шагнагдж байгаа юм а. Тэгвэл өнөөдөр Жаргалан сумын 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 108 ээжэд алдар тэхийн 1-2 дугаар одон гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Тодорхойлбол аймгийн хэмжээнд 41 ээж эхийн алдар 1-р зэргийн одон 304 ээж 2 дугаар зэргийн одон хүртэж байгаа юм а. Үүнээс Жаргалан суманд 6 их 1-р зэргийн одонгоор 103 их 2 дугаар зэргийн одонгоор ингрээ мэлаалаа. Би одоо ингээд 4 хүүхэд гаргаад алдар тэхийн 2 дугаар одонгоор шагнагдж байна. Бас эмэгтэй хүн болж төрснөөхөө энэ шагналыг авсандаа маш их баяртай байна. Ингээд их хурсын баяраа болж байгаа учраас Ховд нутгийнхаа нийт ээжүүд, бүсгүүчүүдтэй, хүүхдүүдтэй их хурсын баярын мэнд хүргэе. Тэгээд энэ нь бол улс орны хөгжил бол хүн амын тоотой уялдаатай шууд холбоотой байдаг утгаараас улс оронд баггүй хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа бас энэ ээжүүдтэйгээ үзэж байна. Тэгээд нийт одоо шагнал авсан бүх ээжүүдтэй болон гэр бүлд нь сайн сайхныг хүсье. Энэ шагналыг авсандаа үнэхээр баяртай байна. Тэгээд дээр нь бүгдэнд нь Монголын бүх эмэгтэйчүүд энд шагнал авсан бүх эмэгтэйчүүдэд алцаар бол сайн сайхныг хүсье өрөөё. Бас их хурсын баярын мэндийг хүсье. За би гэр бүл болоод одоо яг 16 жил очив. 4 хүүхэдтэй хамгийн бага хүүхэд маань одоо энэ жил 2 нас хүрсэн. Сэтгэл маш өндөр байна. Үр хүүхдүүдээрээ үнэхээр бахархаж байна. Юуны өмнө их хурсын баярын мэндийг нийт эмэгтэйчүүд хүүхдүүд та бүхэндээ өргөн дэвшүүлье. Ингээд их хурсын баярын өмнө ингэж 2 дугаар одон авсандаа их баяртай байна. Би 4 хүүхэд төрүүлж өсгсөн. Одоо цаашдаа энэ удаан авснаар би хүүхдүүдээ Монгол улсын бас хүндтэй иргэн, сайн хүн, хариуцлагатай иргэн одоо хүмүүжүүлэх их хариуцлагатай үйл ажиллагаа гэж бодож байна. Тийм учраас бүх ээжүүддээ баяр хүргэж цаашдынх нь амьдралд аз жаргал, сайн сайхан хамгийн их өндөр амжилтыг хүсэн өрөөё. За тэгэхээр өнөөдөр их сайхан өдөр байна. За Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар алдар тэхийн 2 дугаар одонгоор ингрээ мэлааж байгаад бас их баяртай байна. За тэгээд эмэгтэй хүн болж төрсөндөө, их хүн болсондоо бас 4 сайхан хүүхэд төрүүлж өсгсөндөө бас их баярлж байна. За бас өнөөдөр энэ баярт мөчийг маань хуваалцахаар 95 насыг зоглож байгаа эмээ маань ирсэн байна. За тэгээд бас мөн гэр бүлийнхэн маань бас бүгд ирсэн байна. За миний хувьд 4 хүүхэдтэй. За 2 ихэр маань энэ жил 1 нас өнгөрөөд 2 нас хүрч байгаа. За тэгээд том охин маань 2 дугаар анги. За дунд хүү маань 4 настай. Тэгэхээр цаашид бас их хүний хувьд 4 сайхан хүүхдийнхаа хөгжил төлөвшөлт нь бас анхаарч зөв хүн болж төлөвшүүлэхэд бас анхаарч хичээх болно гэж та бүхэндээ бас хэлж байна. Жаргалан сумын алдар тэгчүүдийн одон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрүүгайнд аймгийн засаг дарга Галсан Дондог, аймгийн засаг даргын орлогч Батсүх, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ган болдуулан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим тэргүүлэгч төлөөлөгчд Жаргалан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал сумын засаг дарга орлогч дарганаар гардуулан өгч баяр хүргэсэн юм а. За ер нь Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Ховд аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт одоо туснаар гендерийн тэгш байдлыг хангахаас эхлүүлээд ээжүүд, эмэгтэйчүүдийн талаар төрөөс олон одоо чухал үйл ажиллагаа одоо бодлого баримталж байна. Тэгээд ээжүүд маань, эмэгтэйчүүд маань одоо энэ нийгмийн одоо сүүн бурхан болсон энэ нийгмийг одоо тэгшдэг хатан ухаанаар сүлдэг ийм сайхан хүмүүсээ. Тэгээд ээжүүдтэй, эмэгтэйчүүдтэй их хурсын баярын галалуу мэндийг өргөн дэвшүүлье. Дашрам сонирдуулахад Жаргалантай болгон манхан сумдаас хамгийн олон их энхүү хүндтэй шагналаар шагнагдсан байна. Харин эхийн алдар 1-р зэргийн одонгоор шагнагдсан хамгийн залуу их 30 настай байсан бол эхийн алдар 2 дугаар зэргийн одонгоор 27 настай их тус шагнагдсан юм а. Дашрам дуулахад одоогоос 93 жилийн өмнө буюу 1925 онд Женев хотод хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхийн нийтээрээ хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх уриалга гаргасан байдаг байна. Монгол улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэж, улмаар 1992 оноос их хурсын баяр болгон өргөтгөн зарласан түүхтэй юм а.